Ингээд ихний мэдээ Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийг эвгүүлэн татах агуулгатай хуулийн төслийг хилцэх хэсгийг шийдэх санал хураалт өнөөдөр явагдах байсан ч ардчилсан намын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа. За тэд гишүүдийн эрзэг бүрэн хангах шаардлагатай гэж үзээд үүний улмаас ерөнхийлөгчийн санаачилсан Улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих хэсэг санал хураалтыг ирэх пүрэв гарагт явуулахаар хойшлууллаа. Эрчийг сайжруулах байдлаар Улсын хурл өөрөө энэ дээр бол нэг үсэн шийдвэр гаргах ёстой. Тийм учраас тэр боломжийг олохын үүднээс ардчилсан нам завсарлага авсан. За ардчилсан намын бүлэгт за 1 хоногийн завсарлага өглөө. Тэгээд 1 хоног гэдэг нь үндсэндээ 4 өдрийн чуулган гэсэн үг шүү, тийм ээ. За. Инхүү улсын хурлах сөрөг хүчин болох ардчилсан нам үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилж гишүүдийн эрс хүрэлцэхгүй байгааг шалтгаалan тухай хуулийн төслөөс завсарлага авлаа. Гэвч энэ тайлбарын цаана илүү үгэн улс төрийн зөрчил өрнөж эхэлсэн шинж ажиглагдж байна. Тухайлбал эрх баригч намын дарга уучрал гишүүдтэй ерөнхийлөгчийн санаачилсан төслийг дэмжих чиглэл өгсөн гэх албан бус мэдээлэл нь Монгол Ардын намын гишүүд хайрцаглагдах нөхцөл үүсгэж болзошгүй гэлтэгнэ. Ийм нөхцөлд ардчилсан нам тухай хуулийн төслийг унгах нэгдсэн байр суурь бүрдүүлэх шаардлагатай болж завсарлага авсан гэх хардлага төрүүллээ. Би нэгэнт хэрцэнд орсон бол тэгээд тэр асуудалтай би орохгүй байгуул эсрэг байр суурьтай л гарч байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр заавал очиж суугаагүй гэдэг игүүлэн татах гэдэг бол наадах чинь жинхэнэ асуудал үүсэж байгаа байхгүй. Энэ өнөөдрийнхээ шийдвэр гаргаж байгаа механизмтай огт хавцалдахгүй асуудал ороод ирж байгаа. Эрцэнд оруулна гэдэг байгаа чинь тэгээд жишээлбэл 30% гэдэг чинь шүү дээ. Тэгвэл эрцэнд 100% ирж явах хэрэгтэй шүү дээ. 30% таслахыг хэн зөвшөөрөд байгаа. Хаанаас тийм эрх мэдэлтэй хүн гараад ирж байна. Яга 29% биш. Яга 27% биш. Гэт энэ гишүүд асуугаад байгаа энэ асуудал чинь бас зөв байхгүй. Тэгэхээр энэ дээр тэр нөгөө авах гэхийн ухаанаар хандна гэдэг чинь тэрийг л яриад байгаа. Эрт хүрээгүй. Яг санал хураалт бол тухайд бол нэгдсэн байр суурь гаргаж чадаагүй гэсэн үг. Бүлгийн зүгээс ямарваа нэгэн байдлаар нэгдсэн байр суурь гаргасан байсан ч гэсэнтэй энэ хуулийг бол хилцхийг бол дэмжихгүй гэсэн агуулгатай байгаа. Яг нь зарим гишүүдийн хувьд хилцэх хэсгийг нь дэмжиж дотор нь засвар оруулаад зарим тэр асуудалтай гэдэг заалтуудыг хасчуул болох юм шүү гэдэг ийм байр суурийг бас зарим гишүүдийн хувьд илэрхийлээд байгаа. Энэ бол хариуцлагын асуудлаас гадна шудар өснө асуудал гэж харж байгаа. Одоо бүр томоор ярил бас Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэлт хийгээд байгаа эдийн засгийн хүчээр санаатаагаар боогоод байгаа зүйлүүд одоо үнэхээр эргүүлэн талах зөв. Би төрийн байгуулалтын байгаа орон дээр бол дэмжиж санал өгсөн. Тэгвэл яагаад дэмжсэн бэ гэвэл өнөөдөр энэ улсын хурлын гишүүн дээр нь парламентын дархлаатай холбоотой асуудлыг байнгын орооны 14-5 гишүүн сууж хагаад одоо бас хилцээ шийдвэрлэх нь өөрөө буруу юм а гэж үзсэн учраас нэгдсэн чуулган дээр оруулж хагаад өргөн бүрэлдэхүүнээр хилцэх зүйтэй байна гэж харсан. Өнгөрсөн цаг хугацаанд би одоо энэ цагмаар явж байгаа одоо энэ янз бүрийн гүтгэлэг дайралтууд байж байна. За дээр нь одоо энэ ерөнхийлөгчийн одоо хууль санаачлалыг төлөөлж орж ирсэн институцийн улсын хурлын парламентын хөтөлбөр хандж байгаа нөхцөлөд гардаг. Надад бол энэ хуулийг бол улс ороор нь хараад ирсэн дэмжих болцоо байхгүй байна гэж. Нөгөө талд ерөнхийлөгчийн хамгийн газраас тухайн хуулийн төслөөр парламентын ёс зүй хариуцлагын асуудлыг анхудаа бодтойгоор хөндөж эхэлснийг онцлоод төслийг хувь хүний маргаан руу хэлбэлэхгүй байхыг анхаарууллаа. Сая төрийн тэргүүн баруун 5 аймагт ажиллалаа. Сая Налаах, Багнуур, Төв аймагт гэдэг нийтдээ нэг дунджаар 7000 орчим иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүний бодлого үйл ажиллагаа танилцуулгын хажуугаар энэ хуулийн төслийг иргэд бас асуусан. Ерөнхийлөгч товч танилцуулсан энэ хуулийнхаа үзэл баримтлал зарчмаа. Энэ 7000 иргэдтэй уулзж байхад тухайн тойргоо сонгогдсон улсын хурлын гишүүд бас төрийн тэргүүнд ажиллах үеэр хамт бас ажиллаж таарсан. Энэ үед нь болохоор тэр 7000 иргэд буюу одоо орон нутагт амьдарч ажиллаж байгаа энэ иргэд энэ хуулийн төслийг явуулах ёстой шүү гэж баг 2 гараа өргөж дэмжиж байгаа юм. Арчилсан зарчмаараа энийг эсэргүүцэж болно. Та бүхэн эсэргүүцэж байгаа зүйл байна уу гэдгийг бас асууж байгаа юм. Нэгэн ч гараа өрөхгүй. Тэгэхээр энэ бас нийгмийн нөгөө нэг захиалга гэдэг байгаа нь энэ. Өнөөдрийн нөхцөл байдал нь 3 өөр улс төрийн түвшин ашиг сонирхлыг огтолцсныг харуулна. Нэгдүгээрт ерөнхийлөгчийн зүгээс парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх институцийн шинжилгээг түлхэж байна. Хоёрдугаарт эрх баригч нам энэ санаачлагыг дэмжих замаар хариуцлага нэхэгч улс төрийн имижээ бэхжүүлэхийг зорино. Харин гуравдугаарт сөрөг хүчин болох ардчилсан нам дотоод байр сууриа нэгтгэж амжаагүй тул болгоомжтой хандаж байна. Гишүүнийг игүүлэн татах хуулийн
Төслийн зохицуулалт нь олон нийтэд хариуцлага нэмэгдүүлэх механизм мэт харагдавч нөгөө талдаа парламентын бие даасан байдалд нөлөөлөх популизмыг өдөөх эрсдэлд агуулна. Иймээс энэ асуудал нь нэг хуулийн төслөөс давсан Монголын парламентын ардчлалын загварыг тодорхойлох стратегийн маргаан болж хувирсан. Тиймээс эх 7 хоногийн санал хураалтаар нам ивслийн бодит байр суурь илүү тодорч улс төрийн зөрчил илүү ил гарах хүлээлттэй байна.